Өглөөний мэндийг хүргэн үзэгчдээ Тэнгэр телевизийн ажлын эхэнд хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхэлж байна. Өнөөдөр студид надтай хамт номерд ажиллаж байна. Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. Тэгэхээр энэ 7 хоногт Америк нэгдсэн улс болон Иран харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар бид анхаарах хөдөлгөөний эхний хэсэгт ярилцах бол макро эдийн засгийн хэсэгт Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн банк болон Английн төв банкны мөнгөний бодлогын шийдвэр энэ 7 хоногт танилцуулагдсан байгаа. Тэгэхээр эдгээр танилцуулагдсан мөнгөний бодлогын шийдвэрүүд болон ойролт орондод өрнөж байгаа үйл явдлаас шалтгаалж байгаа газрын тосны үнийн нэмэгдэл болон инфляцийн талаар бид илүү дэлгэрэнгүй ярих болно. Энэ удаагийн хөтөлбөртөө хамт байгаараа анхаарах хөдөлгөөнийг эхлүүлцгээе. Тэгэхээр Америк нэгдсэн улс болон Иран улсууд харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа. G7 буюу 7-гийн бүлгийн уулзалтын үеэр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч бол энэ санамж бичигт Улаанбаатарын цагаар өчигдөр буюу Пүрэв гарагт гарын үсэг зурсан байгаа. Тэгэхээр хоёр талууд нийтдээ 14 заалт бүхий 800 үгээс бүрдэх ийм санамж бичигт бол гарын үсэг зурсан байгаа. Тэгэхээр хөтөлбөрийн эхний хэсэгт энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөр өнөөдөр бидэнтэй хамт манай Тэнгэр телевизийн гадаад мэдээний томч Игима холбогдоод байгаа. Өглөөний мэндийг хүргэе Игима. Өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр ер нь 4 сар гарангийн туршид үргэлжилж байгаа энэ ойролт орондын хямрал гэж нэг талаас ярилж байгаа. Ираны дайн гэж бас нэрлэж байгаа тийм Америк нэгдсэн улс болон Израиль Ираны эсрэг бол цэргийн ажиллагааг бол 2 дугаар сарын 28-нд бол эхлүүлсэн тийм. Харин 4-р сараас хойш нийтдээ одоо яригдж байсан нэнхий хилэлцээр гал зогсоох хилэлцээр одоогийн байдлаар бол харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурснаар 60 хоногийн хугацаанд бол талууд яг одоогийн байдлаар бол гал зогсоож эцсийн хилэлцээр буюу одоо энхий хилэлцээр түрэх одоо урьдчилсан тохиролцоонуудтай хүрлээ гэж ойлгож болохоор байна. Тэгэхээр ерөнхийдөө санамж бичгийн гол онцлогуд бас юу вэ? Гол заалтууд нь бас юу вэ? Эндээс яриагаа эхэлцгээе. Таны хэлсэнчлээ 14 заалт бүхий санамж бичигт талууд гарын үсэг зурсан. Дональд Трамп сая хэлсэнчлэн 7-гийн бүлгийн уулзалтанд Францын Версальд оролцож байхдаа Макроны хажууд байхдаа ийхүү энэ санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүн 14 заалтаас дурдхан зүйтэй. Эхний заалт бол зөвхөн Америк нэгдсэн улс Ираны хооронд биш. Энэ чинь угтаа анх бол Америк болон Израиль хамтраад Иранд өгсөн цохилт болсон. Гэхдээ сүүлийн 2 сарын байдлаар Америк Ираны дайн тусдаа, Израиль Ливаны дайн тусдаа болоод байгаа ийм нөхцөл үүсчихэд байгаа. Тийм учраас бүх одоо энэ цэргийн үйл ажиллагаагаа байлдааныг зогсоох, ялангуяа энэ дотор Ливаны ч гэсэн асуудал орж. Өөрөөр хэлбэл Израиль ч гэсэн Ливаны эсрэг одоо цохилт өгөхөө зогсоох гэдэг заалт орсон байна. Хоёрдугаар бол мэдээж хэрэг хоёр улс бие биенийхээ бүрэн эрхт байдал, тусгаар тогтносон байдлыг бол хүнд тарилцсан хүндэтгэнэ гэсэн заалт орсон. Түүнчлэн сая хэлсэнчлэн энэ бол мэдээж хэрэг урьдчилсан тохиролцоо. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ санамж бичигт гарын үсэг зурснаас хойш дахиад 2 сарын хугацаанд буюу 60 хоногийн хугацаанд эцсийн яг энхийн гэрээг байгуулах хугацаанд бол талууд хоорондоо ярилцсан, тохиролцсон бусад асуудлуудаа цэгцэлнэ гэсэн үг. Тэгэхээр 60 хоногийн хугацаанд олгогдож байгаа гэсэн үг. Дээрээс нь 4-р одоо эх 30 хоногийн хугацаанд Америк нэгдсэн улсын Ормосын хоол идэх Ираны бомбуудад тавьсан хоригуудаа бүр мөсөн цуцлах гэдэг заалт орсон байна. Эсрэгээр мэдээж хэрэг нөгөө талд 5-р заалт буюу Иран одоо Ормосын хоолойд бусад олон улсын хөлгүүд ялангуяа Америк нэгдсэн улсын тээвэрлэгч хөлгүүдийг явахт нь саад болохгүй ямар нэгэн одоо мөнгө төлөөс бол авахгүйгээр саадгүй зорчих эрхийг нээж өгнө. Өөрөөр хэлэх юм бол эх хоногудад Ормосын хоолыг бол нээнэ гэдэг ийм заалт орж байгаа. Тэгээ мэдээж хэрэг хамгийн их асуудал нэг талаас дагуулж байгаа. Нэг талаас олон улсын хэвлэлтийн анхаарч онцолж байгаа заалт бол Америк нэгдсэн улс Ираны сэргийн босголтод зориулж 300 тэрбум Америк долларын одоо өгнө гэдэг ийм заалт ороод ирсэн. Энэ бол Америк нэгдсэн улс дотооддоо бас их шүүмжлэлтэй тулгарч байна. Түүнээс гадна Америк нэгдсэн улс мөн Ираны эсрэг бүх төрлийн хоригуудаа цуцална гэдэг заалт орсон. Тэгээ мэдээч хэрэг бас анхаарал татсан асуудал бол Ираны цөмийн хөтөлбөр байгаа даа. Тэгэхээр Ираныг барууны орнууд сүүлийн жилүүдэд ер нь л ялангуяа далуудын хооронд харилцаа муудаж ихснээс хойш түүхэн үеэсээ хойш цөмийн бөмбөг хийж гинэ гэж хардаж үүнийг нь буруутгасаар ирсэн. Ер нь энэ дайнч гэсэн яг үүнийх нь эсрэг зорилготойгоор л хийгдсэн. Тэгвэл Ираны зүгээс цөмийн бөмбөг хийхгүй гэдэг амлалтыг өгсөн. Гэхдээ
цөмийн хөтөлбөрөө бол бүрэн зогсоохгүй. Өөрөөр хэлэх юм бол урааныг одоо үргэлжлүүлэн баяжуулсан хിവэр байх болно. Бусад судалгаа болон иргэний зориулалтаар энэ хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдэг ийм байр суурьтай байгаа. Тийм учраас үлдсэн асуудлуудыг эх 60 хоногт бас нэмж хилэлцэнэ гэсэн ийм бол одоо төлөвтэй байна гэсэн. За ойролт орнуудад болж байгаа энэхүү мөргөлдөөн бас зөвхөн Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд л явагдах байгаа шүү дээ. Израиль болон за Ливанд байгаа Хизболлах бүлэглүүд бас энэ хилэлцээрт бол одоо өөрсдийнхөө байр сууриа илэрхийлэх ёстой байгаа. Тэгэхээр Израиль болон одоо Хизболлах бүлэглэлийн байр суурийн санамж хүчтэй холбоотой ямар мэдээллүүдийг бас хийгээд байна одоогийн мэдлэр. Америк Израилийн олон нийтийн харилцааны хороо буюу AIPAC гэдэг нэг ийм хороо байгаа. Энэ хороо бол ерөнхийдөө Израилийн үйл ажиллагаа, Израилийн бодлогыг Америкийн нэгдсэн улсын шийдвэр гаргагчдад нөлөөлөхөд хамгийн их хүч үзүүлдэг ийм лобби бүлэг гэж хэлж болно. Өөрөөр хэлэх юм бол бид бүхэн мэдж байгаа Америкийн нэгдсэн улсын нэг ялангуяа гадаад бодлогод Израилийн нөлөө маш их. Тэр ч утгаараа энэ дайн анханасаа Америк болон Израиль хамтран цохилт өгсөн. Ойролт орнд дох ер нь за бүр цаад утгаараа Израилийн стратегийг хэрэгжүүлэх бас магадaltaй ийм дайн байсан ч гэж хэлж болно. Гэвч нөхцөл байдлын хувьд бол яг дайны хувьд өөр болж ирсэн. Анхандаа Америкийн нэгдсэн улсын дайныг эхлүүлэхдээ энэ ч гэсэн Израильтай хамтарсан мэдээлэлсэн байх гэж бодож байна. 4-5 хоног зарцуулнаа л гэж хэлж байсан. За тэр бүхэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ дайныг эхлүүлэхээс ердөө 1 хоногийн өмнө одоо Иран гэх улсыг үгүй хийнээч гэж мэдэгдэжсэн удаатай. За гэвч нөхцөл байдал өөрөөр эргэж 4 сар гаруй хугацаанд үргэлжилж Америкийн нэгдсэн улс өөрсдөө ч гэсэн нэг ялангуяа газрын тос нефтийн үн ханшинд эдийн засгт бол маш их хохирол амсаад ирсэн. Тэгтэл нөгөө талд Израиль булангийн орнуудын хэсэг нэг ялангуяа юуны эсрэг Ливаны эсрэг. За Ливаны Хезболла гэх бүлэглэлийн эсрэг дайралт өгж байна гэж мэдгдсэн боловч нөгөө талаараа Ливаны өмнөд хэсэг Бейрут хот ер нь энгийн иргэдийг маш их онилсан энэ дайралтуудыг хийж эхэлсэн. Ерөнхийдөө шинжээчд бол наана Хезболла бүлэг гэж байгаа боловч цаад утгаараа одоо Палестин шиг ер нь Ливаныг ч гэсэн үгүй хийх ийм зорилготой байгаа болов уу гэж бас одоо хардаж байгаа. Тэр утгаараа хоёр улсын хоорондох Америк Израилийн хоорондох зөрчил нэмэгдээд эхэлж гисэн. Тэр бүхэл хоорондоо маш найрсаг харилцаатай холбоотой байдаг энэ улсын ерөнхийлөгч нар Дональд Трамп бол сүүлийн үед маш их нээлттэйгээр Беньямин Нетаньяхуг Израилийн ерөнхий сайдыг шүүмжилж уцаар ярихдаа одоо чи чинь галзуурч хаяа гэх мэтчлэн маш ихээр шүүмжилж одоо нэг талаас бараг доромжлоод эхэлж гисэн. Яагаад гэвэл мэдээч хэрэг одоо Америкийн нэгдсэн улсад ирэх намар завсрын сонгуул болох ч байгаа. За дээрэс нь эдийн засгийн нөхцөл байдал гэвчлэн Дональд Трампын болон түүний намын бүгд найрамдагчдын нэр хүнд бол нэлээд унтсан ийм байдалтай байхад дайн эхлүүлээ. За нөгөө дайнаа Ирантай уулзраа болоод дуусгах гэж ядаж байтал тэнцээ Израиль Ливаны эсрэг бүр ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь бол одоо Америкийн нэгдсэн улсад маш хохиролтой зүйл болоод эхэлж гисэн. Тийм учраас ер нь Нетаньяху болон Трампын ч гэсэн харилцаа сүүлийн үед муудаад Дональд Трамп бол ер нь би байхгүй байсан бол чи одоо аль хэдийн хоригдчихсан байгаа шүү дээ гэж Беньямин Нетаньяхуд хэлсэн удаатай. Гэвч Израилийн зүгээс одоо ингээд 24 цаг бараг л арай болоог байна. Гэхдээ ер нь болох ч штэ. Урдчилсан тохиролцоо хийчихэд байхад хүртэл Ливанд цохилт өгсөн хിവэр байгаа даа. Энэ нэргээд Америкийн нэгдсэн улс энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй гэсэн ийм асуудлыг бас үүсгэх үедээ гэдэг болгоомжлол бол үүсээд байгаа. Төгсгөлд нь яг энэ ойролт орнуудын асуудлууд, за мөн олон улс геополитикийн асуудлуудаас илүүтэйгээр за Америкийн нэгдсэн улсын дотоод улс төртэй холбоотой нэг асуултыг асуухад бүгд найрамдах намын гишүүд бас энэ Дональд Трампын яг одоогийн засаг захиргааны энэ ойролт орнуудад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг бол нэлээдгүй хурцаар шүүмжилж эхэллээ. Ялангуяа одоо энэ санамж жишгт гарын үсэг зурсны дараачаар Иранд за ихээхэн буулт хийсэн буюу за өмнө нь яригдж байсан цөмийн хөтөлбөр бол одоо иргэний зориулалтаар хэрэгжиж эхэлнэ. За мөн одоо Ираны пуужингуудыг бүгднийг устгана гэж байсан бол пуужингийн одоо зарим нэг хэсэг нь үлдэн гих мэтчлэн өмнө нь ярьжсэн зүйлсүүдээс шал өөр болчиход байна гэдэг ийм шүүмжлэлүүдийг дагуулж байна. Тэгэхээр энэ нь бас цаашдын шийдвэр гаргалтанд ялангуяа инхий хилэлцээр төрөхөд хэрхий яаж нөлөөлөх боломжтой вэ? Бүгд найрамдагчдын хувьд мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсын их гүрний бодлого нөгөө талаас жанжиллын бодлоготой холбогдуулан бол ийм шүүмжлэлүүдийг өгч байгаа. Мэдээж хэрэг хоёр тал нэг нь тэнцээ цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Нөгөө таландаа эхлүүлж гисэн байгаа. Өөр шаардлага тавиад байгаа. Энэ үед нэгдсэн тохиролцоонд хүрэхийн тулд аль талдаа тодорхой буултууд хийх шаардлагатай. Тийм учраас яг ийм буултууд хийж тохиролцсны үр дүнд бол энэ одоо
4 сарын дараа эцэст нэг юм тохиролцоонд бол хүрцгэлээ шүү дээ. Харин нөгөө талд Америкийн нэгдсэн улс Дональд Трампын намынхан бүгд найрамдагчдад юу гэж хүмжлээд байна гэхээр хоёр гол асуудал байгаа. Эхнийх нь бол мэдээж хэрэг сая хэлсэнчлэн удахгүй Америкийн нэгдсэн улсад намар завсрын сонгуул болно. Завсрын сонгуул гэдэг бол Конгресс дахь дээд доод танхимын, Сенатын болон төлөөлөгчдийн танхимын бүх гишүүдийг сонгодог хууль батлагчдыг үүгээр одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамдах намаас сонгогдсон байгаа. Завсрын сонгуулаар одоо Конгресс дийлэх суудлыг хэрвээ бүгд найрамдах намынхан эзэлчих юм бол энэ бол мэдээж хэрэг цаашдаа Дональд Трампт өөрийнхөө одоо хүссэн бодлогуудыг хэрэгжүүлэхэд хууль батлахад энэ болно гэсэн. Гэвч Ираны дайнд тэргүүтээ Дональд Трампын ер нь гаргаж байгаа цагаачлалын бодлогууд, за тэгээ эдийн засгийн нөхцөл байдал, Ираны дайнаас үүдэлтэй нефтийн хямрал зэрэг нь Дональд Трампыг бол одоо завсрын сонгуульд эдийн нам ялалт байгуулахгүй байх магадлалыг нэмэгдүүлж байгаа. Тэр утгаараа энэ үеэр ийхүү дайныг одоо юм буулт хийсэн байдлаар зарим талаар Ираны талд ч бараг нааштай гэмээр ийм тохиролцоонд хүрсэн гэж Дональд Трампын намынхан шүүмжилж байгаа. За тэдний дээрээс нь одоо юу гэдгийг өөр их гүрэнтэй магадгүй одоо хятадтай ч юм уу Оросын холбооны улстай хийсэн дайн биш Ирантай хийсэн дайндаа ийм хурдан 5 сар хүрэхгүй хугацаанд буулж өгж байгаа нь маш буруу юм а хэмээн одоо их гүрний ийм даран одоо жанжлалын бодлогоороо тийм жанжлалын сэтгэхгүйгээрээ бас хандсан ийм шүүмжлэл бол хараа хурдан бууж өгчлээ л гэдэг байр суурийг хэлж байгаа. Нөгөө талд бол мэдээч хэрэг сая хэлсэнчлээ 14 заалтанд байгаа 300 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтыг өгнө гэдэг чинь одоо түүхэн ямар харилцаатай улсууд илээ. Гэтэл энэ улсад ингээд өөрсдөө дайндаа тохиролцоонд зарим талаараа буулт өгөө зогсохгүй 300 тэрбум Америк долларын сэргээн босголтыг өгнө гэдэг бол бүр байж боломгүй зүйл юм а хэмээн ийм шүүмжлэлийг бол намынхан хэлж байгаа боловч Дональд Трампын хувьд бол тэднийг эсэргүүцсэн одоо худал мэдээлэл тараасан гэж өөрийнхөө Truth Social хаягаар бургадсан. Өөрөөр хэлбэл энэ 300 тэрбум долларын хөрөнгө оруулалт нь Америкийн нэгдсэн улсаас нэг ялангуяа Америкийн татвар төлөгчдөөс гарахгүй мөнгөө та нар битгий одоо сүржигнэ гэх утгатай ийм мэдээллүүдийг бол хэлсэн. Хамгийн гол нь Америкийн нэгдсэн улсад их тайван ирлээ, нефтийн үнд буурлаа, бидэнд ялалт ирлээ гэж тэрээр бол өөрөөр хэлсэн. Гэхдээ энэ залтаас одоо юу анзаарч байна гэхээр энэ 300 тэрбум долларын хөрөнгө оруулалт нь Америкийн нэгдсэн улсаас гарахгүй бол одоо яг хаанаас гарах нь бас тодорхойгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр бидэнтэй холбогдож мэдээлэл хүргэсэнд баярлалаа юм аа. Баярлалаа. За үргэлжлүүлээд яг энэ санамж бичиг зурагдсны дараачаар ер нь хөрөнгөний зах зээл дээр бол ялангуяа энэ товарын зах зээл дээр ямар хөдөлгөөн ажиглагдсан талаар ярилццгаая тийм. Тэгэхээр газрын тосны ханш одоогийн байдлаар энэ яг ямар хөө байдалтай? За газрын тосны ханш ерөнхийдөө маш хурдтайгаар одоо бууж байгаа нөхцөлийг бол бид нар харж болохоор байна. За хамгийн одоо өндөр түвшиндээ буусан нь бол одоо 72 ам долларт VTI одоо газрын тосны үнэлгээ бол хүрсэн байж байгаа. Тэгэхээр газрын тос ийм одоо бас хурдтай бууна гэдгийг бас шинжээчдийн ерөнхийдөө хүлээн зөвшөөрөхгүй байсан л да. Яагаад гэх юм бол Иран болон за ойрхон дорнотын тэрхүү одоо бүс орчмын одоо нийлүүлэлт бол одоо тийм хурдан сэрэхгүй. Тийм учраас нэгдүгээрт бол хурдан бууна гэж үзэхгүй байсан. За хоёрдугаарт үнийг одоо улс орнууд өөрсдийнхөө нөөцийг ерөнхийдөө дууссан байгаа учраас энийг бол худалдаж авахын тулд нэлээдгүй цаг хугацаа орно гэдэг ч юм уу. Ийм нөхцлүүдээс бол шалтгаалаад газрын тосны үнэлгээг бол ийм хурдан 72 руу бол бууж ирнэ гэдгийг бол хүлээн зөвшөөрөхгүйсэн. Гэсэн эдээч бол яг зах зээл дээр бол маш хурдтайгаар бууж байгааг бол бид нар харж байна. Нөгөө талаас томоохон гүрнүүд бас сүүлийн одоо 4 сар гарангийн хугацаанд өөрсдийнхөө нөөцөөс одоо ихээхэн хэмжээний одоо зарцуулалт хийсэн учраас буцаага дэрэлт нэмэгдэх магадлал бас өндөр байх боломжтой. Тий, ерөөсөө яг л энийг л хэлж ийсэн. Маш их хэмжээний зарцуулалт хийчихсэн байгаа учраас эрэлт бол одоо нөөцөө бүрдүүлэх дээр тулгуурлаж бол үүснэ. Тийм учраас яг одоогийн байдлаар дайны өмнөх байдал руу шууд очих нь бол боломжгүй зүйл гэж тайлбарлаж ирсэн болол за дайны өмнөх байдал бол ойролцоогоор 66 орчим ам доллартай байсан бол өнөөдрийн нөхцөл бол 72 буюу маш ойртож ирж байгааг бол бид нар харж болж байна. За мэдээж саяны бас Эгимагийн тайлбарсан энэ одоо 14 одоо заалтан дээр нэгэн сонирхолтой зүйл байгаа нь бол 7 дээр байгаа энэ санкцийн асуудал бол нэлээд чухал байсан. Эдийн засгийн хувьд тийм. Эдийн засгийн хувьд. Тэгэхээр sanction гэдэг үг оруулсан нь өөрөө маш их одоо хил амыг бас дагууллаа л да. Одоо бүх одоо энэ хоригуудыг цуцлах гэдэг асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ ерөөсөө бүх хоригуудыг цуцлах боломж байхгүй гэдгийг бол шинжээчд тайлбарлаж байна л да. Яагаад тэгэхээр 1979 оноос хойш явж байгаа Иран Америк хоёрын хооронд за Иран бүр дэлхийн одоо буюу
за нүүбийн одоо санкцуудад орсон байдаг. Тэгэхээр эдгээр асуудлуудыг дангаан ганцаараа одоо юу гэдэг Америк нэгдсэн улс бол цуцлана гэдэг нь бол утгагүй зүйлээ гэж бол тайлбарлаж байгаа. За үүн дээр хамгийн том асуудал юу гэдэг юм гэхээр одоо би банкны салбарын ярмаар байна л да. Банкны SWIFT одоо гүйцэтгэний санкцад бол Иран орн байдаг. Олон улсын дундаа хэрэгэлдэг энэхүү төлбөр тооцооны хэрэгслийг бол ашиглаж чаддаггүй гэсэн үг. За тэгэхээр одоогоор бол яаж явдгийг гэхээр ерөнхийдөө юан болон рубль болон за бартерын асуудлууд яригддаг. Тэгэхээр энэ одоо хэрвээ SWIFT гүйлгээний одоо санкц цуцлагдах юм бол Иран орн одоо дэлхийн бүх улс оронтой бол ерөнхийдөө нээлттэй болж эхэлнэ гэсэн үг. За үүнээс гадна бол долларын одоо доллараар бол төлбөр тооцоо хийх боломж нээгдэж байгаа мүү гэдэг асуудал бол хамгийн одоо чухал байна. За ингээд ямар ч гэсэн 14 одоо энэхүү санамж живчгт гарын үсэг зураад за энэ бол хэрэгжлээ гэж үзэх юм бол хөрөнгөний зах зээл дээр бас яах вэ гэдэг асуудал маш одоо чухал байж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бол мэдээж нефт болон за газрын тоос болон байгалийн хин одоо үнэлгээ бол зах зээл дээр буурах боломж үүснэ. Яагаад тэгэхээр нийлүүлэлт бол урт хугацаанд эргээд нэмэгдэж байгааг харж байна. За түүнээс гадна бүр нефтийн асуудал дээр бол бүр өмнөх нийлүүлдэг байсан өдрийн 2.3-аас 3 орчим сая баррел нийлүүлдэг байсан бол энийгээ нэмэгдүүлэх 4 орчим руу авчих гэсэн одоо ийм боломж үүсэж байгаа учраас дэлхийн нийлүүлэлт бол нэмэгдэж байгаа. Тийм учраас бол газрын төсний үнэлгээ бол цаашдаа бол тогтвортой байж болно гэдгийг бол харж байна. За үүнээс гадна алтны нөхцөл байдлыг бол харсан зүйтэй. За мэдээж дэлхий дээр анги тайван тогтож байгаа гэдэг үүднээсээ бол алт бол нөгөө эрсдэл үүсгэхэд бол үнэлгээ өсдөг бол зөрөөд алтны үн бол одоо дагаж буух одоо ийм боломж үүсэж байгаа. За ингээ улс орнуудад бол мэдээж үүнийг дагаад инфляцийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой болно гэсэн үг. За инфляц хэрвээ тогтвортой болж эхлэх юм бол мэдээж төв банкнууд бол өөрсдийнхөө бодлогыг илүү чангаруулах одоо энэ одоо нөхцөл рүү шилжих нь бол харьцангуй багасч эхэлнэ. За тогтвортой байрны эсвэл бол буулгах гэдэг энэ нөхцөл рүү бол явах сонирхолтой байх болов. За үүнтэй холбоотойгоор нэгэн салбарыг онцлмоор байна. Ямар салбар юм гэхээр агаарын тээврийн салбар. За саяны ойрох дорнодын асуудал бол хамгийн том асуудал нь яг энэ тээврийн асуудал дээр одоо тээврийн үнэлгээ өндөр болж ирсэн. За тэр дундаа хүн тээвэр буюу агаарын тээвэр дээр бол маш том асуудлууд үүсэж ирсэн байхгүй. Тэгэхээр одоо энэ одоо нөхцөл бол харьцангуй сулрах. За airlines-уудын одоо хувьцааны үнэлгээ нэмэгтэй болох. За тэр дундаа аялал жуулчлалын улирал эхэлж байгаа энэ цаг үед бол илүү их одоо ашиг орлоготой байх боломжтой гэдэг бол одоо тооцооллыг бол хийж байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол энэхүү асуудлууд мэдээж хөрөнгөний зах зээл дээр бол илүү эерэг юм нөхцөл байр суурийг бол харуулсан ийм одоо үйл явдал болж өнгөрөх нэ л гэж харагдаж байна. За Америк нэгдсэн улс 1979 оны одоо хувьсгалаас хойш Иранд бол төрөл бүрийн эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг бол хэрэгжүүлсээр ирсэн тийм. Тэгэхээр одоо ганцхан Америк нэгдсэн улс биш, Европын холбоо, бусад орнууд за мөн нэгдсэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөр хүртэл яригдах хэмжээний эдийн засгийн хоригийн шийдвэрүүд байгаа. Тэгэхээр энэ санамж бичигт бол юу гэж заасан бэ гэхээр эдгээр эдийн засгийн хоригуудаас гарах хариуцлагыг Америк нэгдсэн улс өгнө. Буюу одоо Ираны талд бол яг нилээдгүй ашигтай тийм. Тэгэхээр бид нар бас өмнөх дугаар дээр ярьжсэн эдийн засгийн хоригоос гадна за Ираны битүүмжлэгдсэн 170 орчим тэрбум долларын хөрөнгө байгаа тийм. Одоо олон улсын банкуд дээр байршиж байгаа. За эдгээрээс гадна 300 тэрбум долларын сангийн далаарх асуудал. Энийг хэрхэн яаж санхүүжүүлэх вэ тийм. Тэгэхээр ер нь одоо өмнөх дугаараас хойш ямар нэгэн тодорхой шинэ мэдээлэл гарсан байна уу? Бусад бас Персийн болонгийн орнууд бас энэ дээр ямар хөө байр суурьтай байх шиг байна. Ер нь яаж санхүүжүүлэх боломжтой вэ? Тий. 300 тэрбум долларын хөгжлийн багцыг одоо хаанаас санхүүжүүлэх нь яг одоогоор бол тодорхойгүй. Гэхдээ тэрийг юу гэж тайлбарлаж байгаа юм гэхээр ойрох дорнодын орнууд, за Өмнөд Азийн орнуудын хувийн компаниуд гэж хэлж байгаа. Хувийн компаниуд хувийн сан байдлаар хөрөнгө оруулна гэж. Тэгэхээр энд нь Америк нэгдсэн улсаас багтсан байгаа. Тэгэхээр энд нь бас яг ямар компаниуд байгаа гэдэг нь бол одоогийн байдлаар бол тодорхой биш байна. За зарим шинжээчдийн үзэж байгаагаар бол энийг Америк нэгдсэн улсын хувийн газрын тосны одоо байгууллагууд бол Иранд одоо өөрсдийнхөө олборлолтыг хийх боломжийг нээсэн ийм явдал юм а гэж бол тайлбарлаж байна. Тэгэхээр энэ одоо нэг талаараа хэрвээ Америкийн компаниуд магадгүй Иранд одоо газрын тос олборлоод эхлэх юм бол Америк нэгдсэн улсын эрчим хүчний салбар дээр бол дэлхийд байхгүй одоо ийм том хэмжээний одоо доминантыг бол үүсгэх боломжтой гэж бас тайлбарж байгаа. Яагаад тэгэхээр бид нар он гарснаас хойшоо мэднэ урагшаага ямар асуудлыг хүндсэн бэлээ те. Тэгэхээр одоогийн байдлаар бол Өмнөд Америкийг бол тэр чигтээ Хойд Америк буюу за Америк нэгдсэн улс бол дангаараа ерөнхийдөө хангаж байгаа. За мэдээж хойноос бол Канадаас бол юу газрын төсвийг бараг 80 орчим хувьтай
импортлж авч байгаа. За өөрөөсөө бас VTI-г үйлдвэрлэж байгаа. За ингээд урагшаага бид нэр одоо томоохон нөөцүүдтэй болсныг бол мэднэ. Тэгэхээр эндээсээ шалтгаалсан Америк нэгдсэн улс, Америк төв хойд урд Америк төв тэр чигтээ Америк нэгдсэн улсаас хамааралтай болсон. За үүнээс гадна тэндээсээ баруун зүүн тийшээгаа, за зүүн тийшээгаа бол Европ руу, баруун тийшээгаа бол Аз руу бас нийлүүлэлт хийх боломж бол үүссэн байж байгаа. За үүнээс гадна дахиад ойрхон орнуудад Америк нэгдсэн улс өөрсдийн компаниудыг газрын төсний олборлолтын дээр оруулаад ирэх юм бол мэдээж энэ бол одоо дэлхий дээр эрчим хүчний асуудлыг бол Америк нэгдсэн улс ерөнхийдөө маш том тоглогч болж байгааг бол харж болно. За үүнийг баталж байгаа юм шигээр сая G7 дээр бас Америк нэгдсэн улс өөрсдийнхөө байр суурийг бол илэрхийлсэн. За Орос Украины дайн ерөөсө дуусахгүй байгаа нь Орос одоо ашиг болоод байна гэдэг дээр бол одоо томхон асуудлыг тавьсан шүү дээ. Ялангуяа сүүлийн 4 сар тий. Тэглээ. Тэгэхээр энэ хугацаанд Орос улс мэдээж өөрсдийнхөө газрын төсвийг бол бүх улс орнуудад бол ерөнхийдөө хүргэх энэ боломж нь байсан. За үүнээс дагуулад бол ашигтай ажиллаж байгаа. За энэ ашигтай ажиллагаа бол одоо дайныг санхүүжүүлээд байгаа маа. Тийм учраас G7 дээр бол яригдсан зүйл юу юм гэхээр бусад улсууд ерөөсөө Оросоос газрын төсвийг бол одоо хэрэглэхээ болио гэдэг одоо ийм уриалга санаачлага явсан. За үүн дээр бол Англи болон Канада маш хүчтэй орж ирсэн. За ингээд Америк нэгдсэн улс ч гэсэн энийгээ дэмжинэ гэдгээ бол одоо илэрхийлсэн байгаа учраас ер нь бол цаашдаа бол Америк нэгдсэн улсын газрын тос за тэр дундаа яг энэ эрчим хүчний салбар дээр бол нэлээд том тоглогч болж орж ирэх нь бол тодорхой ийм нөхцөл байдал харагдаж байгаа гэсэн. За ийхүү одоо сүүлийн 4 сарын хугацаанд үргэлжилсэн ойролт орнын хямрал буюу за Америк нэгдсэн улс, Израиль, Иран за мөн Хизболлах бүлэглүүдийн хооронд болж байсан энэхүү мөргөлдөөнийг одоо сүүлийн дараагийн 2 сарын хугацаанд одоо гал зогсоох хилцээр буюу за харилцан санамж жүжигт энэхүү талууд гарын үсэг зурлаа. За энэ 2 сарын хугацаанд хэрвээ одоо санамж жүжигтэй холбоотой ямар нэгэн зөрчилдөөн гарахгүй бол энхийн хилцээр байгуулна гэдэг одоогийн байдлаар бол өөрчилсөн тохиролцоог бол хийгээд байгаа. Тэгэхээр хөрөнгөний зах зээлийг сүүлийн 4 сарын хугацаанд үргэлжилж байсан Ираны дайн энэхүү санамж жүжигээр одоогийн байдлаар бол үргэлжилж байна. Ажлын ихэнх хөтөлбөр онцлог зочны булангаар та бүхэнд хүрч байна. За бид өнөөдөр санхүү эдийн засгийн их сургуулийн багш, за санхүү удирдлагын тэнхимийн багш Балжинамтай ярилцахаар студид өрөөд байна. Өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. Тэгэхээр би бас сүүлийн үед таны яг энэ хүү бэлдэж байгаа сошиал контентуудыг бас харсан л да. Тэгэхээр илүү одоо хувийн одоо санхүүгийн мэдлэг чиглэлээр за ялангуяа одоо хүмүүсийн яг ойрхон байдаг мөрчлөөсөө мэддэггүй одоо ойлголтуудыг бас нэлээд одоо дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа харагдсан. Тэгэхээр хоёлаа таны хийж байгаа энэ хүү контентоос бас яриагаа эхлэе. Тэгэхээр яг хувийн санхүүгийн чиглэлд та яг ямар төрлийн контент хийж байна? За ерөнхийдөө бол хувийн санхүүгийн чиглэлд шууд практикт ингээд ашиглах боломжтой нийгмийн даатгалын шимтгэлийн буцаалтууд, хүүхний орлогын албан татврын буцаалтууд, за тэгээд цалингаа яаж тооцох, ээлжийн амралтаа яаж тооцох, ипотекийн зээл, эрүүл мэндийн даатгалын сангаа одоо бүрэн дүрэн ашиглах. За тэгээ үүн дээр нэмээд одоо банкны заавал мэдэх хүмүүсийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд чиглэлээр би бол мэдээлэлд ерөнхийдөө бол хүргээд бол явж байна. Ямар хугацаанд та өргөж одоо миний харж байгаагаар сүүлийн би нэг 2 сарын хугацаанд тасралтгүй бас яг дагаад хараад үзэл явж байна л да. Энэ донд бас нэлээд сонирхолтой контент нь юу байсан гэхээр яг ипотекийн зээлийн талаарх мэдээлэл маш чухал зүйл байсан. Яагаад тэгэхээр бидний өдөр тутамдаа одоо бас мэдтгүү зүйлсийг яг тэнцээ бид нар шаардлагатай гэж одоо тайлбарлаж байгаа нь маш сонирхолтой байсан л да. Тэгэхээр та яг ямар хугацаанд байна? Тэгээд ямар контентууд нь илүү их одоо хүмүүст хүрч байна? За ерөнхийдөө бол 2018 оноос хойш би яг энэ сэдвийг ирлүүг сонирхож эхэлсэн. Тэгээ өөрөө бол би яг 2022 онд ипотекийн зээлийг авч ирсэн. Тэгээ нийт бол ипотекийн зээлд бол би яг өөрийн хувь хүний хувьд бол 6 удаа материалаа өөрөө бүрдүүлж өгч ирсэн байхгүй юу. Тэгээ хүмүүсийн дунд болохоор яг юу гэдэг яг нийтлэг ойлголт байдаг вэ гэхлээр нөгөө ойчртой орчий. Тэгээ зээлийн эдийн засагч яг дуудахаар л нөгөө материал юмнуудаа бүрдүүлж өгнө, байраа хайж олно гэж байдаг. Тэнгүүт миний хувьд материалаа бүрдүүлж өгөө болж ийн гэсэн чинь яг яваад очисон чинь нөгөө шаардлага анхахгүй болчихсон. Тэгээ би дахиж материалаа бүрдүүлээд яг нөгөө
ипотекийн зээлэл авч ирсэн байдаг. Тэнгүүд ипотекийн зээл маань өөрөө нөгөө зээлийн эдийн засагч дуудахаар л очиод авдаг зээл биш. Өмнө нь бид бүхэн одоо өөрийгөө бэлдэх хэрэгтэй юм байна. Яаж бэлдэх юм бэ гэхээр бид бүхэн орлогоо бэлдэх хэрэгтэй юм байна. За авах байгаа байраа ядчил аль байршилд авах юм те. За үнийн хувьд ямар байх юм. Тэгээ урьдчилгаа төлбөр маань яг хэд болох юм. Одоо тэгээд инфляцтай нөхцөл байгаа те. Тэгэхээр байрны үн маань одоо 2 жилийн өмнө очерд орж явахад нэг өөр үнэтэй. Яг нөө зээлийн эдийн засагч дуудахдаас арай өөр үнэтэй болцсон байна те. Тэгэхээр бид бүхний урьдчилгаа бас хэдэн төгрөгөөр бас цааш нь нэмэгдэх ёстой гэх мэтчлэн энэ тооцоолуудаа бэлдээд очих юм бол бид бүхэн яг өөрийнхөө дээр хүсэж байгаа байрыг бол авч чадхаар байгаад байгаа. Тэр ипотекийн зээл маань өмнө нь бол ингээд зээлээ авчаад хаагаа дахиж авч болдог байсан ийм зээл байсан. Одоо бол журманд нь өөрчлөлт ороод хүн амьдралынхаа буюу насан туршдаа нэг л удаа авдаг ийм зээл болчиход байгаа. Тэр ипотекийн зээл өөрөө маш одоо хямд их үүсвэртэй тэгээ маш урт хугацаатай зээл байгаа. 20-30 жилийн. Тэр ийм зээл бол одоо л Монгол улсын хэмжээнд өөр бол байхгүй байх гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр энэ боломжоо бид бүхэн одоо өөрийнхөө яг тэр хүсэж байгаа байрыг аваад ч гэдэг юм уу тийм тултал ашиглаасаа л гэж ер нь бол хүсэж байгаа. Тэгэхээр хүмүүс маань яг ийм бэлтгэл дээр одоо илүү жоохон асуудалтай байдаг. Тэгээ яг юун дээр бэлтгэх вэ гэдэг учраас энэ контентууд маань илүү сайн хандлт бол явж байгаа. Ипотекийн зээл миний бас айгүй сонирхож байгаа зүйл мэдээж залуучуудын бол хамгийн одоо хэрэгцээтэй зүйл бол мэдээж ипотекийн зээл байгаа тий. Тэнгууд л бидний ингээ хамгийн их алдаа гаргадаг зүйл ер нь түгээмэл алдаанууд бас юу гэдэг юм бэ? Өөрсдөө бэлдэх шаардлагатай гэдэг өөрөө сая дурдж ш. Тэгэхээр бид нар яг юунд ямар одоо шат дамжлагтайгаар өөрсдийнхөө ипотекийн зээлд ер нь залуучууд ирээдүйд бэлдэх ёстой. За хамгийн түрүүнд гэх юм бол одоо нийгмийн даатгалын шимтгэлээ бол яг сүүлийн 12 сар тасралтгүй төссөн байх хэвээр. Яг бол банк бол бид бүхний одоо тасралтгүй дээр орлогын түүхийг бол хардаг. Яг гэх юм бол тэрэн дээр үндэслээд за энэ 20-30 жил хугацаатай зээл авч байгаа энэ хүн орлогын тасралтгүй яг төлж чадах юм байна гэдгийг харж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бол орлогоо бэлтгэх юм байна. За дараа нь гэх юм бол одоо жишээ нь одоо аппликейшн зээлүүдийг яг үнэглээд хүмүүс айгүйх авдаг болчихлоо тий. Тэгэхээр аппликейшн зээлүүдийг ч гэсэн цаг тухай бүрт нь хаагаад зээлийн мэдээллийн санд одоо цэвэр түүхтэй буюу сайн түүхтэй байх хэрэгтэй. За тэгээд үүнээс гадна гэх юм бол бас нөгөө байраа бид бүхэн олох хэрэгтэй байна. За тэгээд за урьдчилгаагаа мэдээж бэлтэн тэ. За ийм шаардлагуудыг ерөнхийдөө бол эхний ээлжинд хангах хэрэгтэй. За тэгээ үүний дараа болохоор бид бүхэн яах вэ гэхээр ипотекийн зээл маань хологдчихлоо. Дараагийн шатны зүйл яригддаг. За энэ нь юу гэхээр нөгөө микед ипотекийн зээл маань шилжих. За энэ процессээс өөрөө бас ингээд 1-2 жилийн бас баг зэргийн удаашралтай байдаг. Тэнгүүд хүмүүс одоо нөгөө нэг ипотекийн зээлээ банкнаас авчаад ингээд болчлоо гэж боддог. Тэнгүүд микед шилжихгүй бол бид бүхний зээл буцаад нөгөө арилжааны банкны одоо өндөр хүүтэй зээл болохын эрсдэлтэй байдаг л да. Тэгэхээр дахиад 1 жилээс 2 жилийн хугацаанд ипотекийн зээлийг авснаас хойш нөгөө шаардлагууд хангах хэрэгтэй. Тэгэхээр дахиад нөгөө зээлийн мэдээллийн сан чинь сайн байх хэрэгтэй. Үр орлогын харьцаа чинь 45% барьж явах хэрэгтэй. За тэгээд одоо ажлаа солиогүй тогтмол орлоготой байх хэрэгтэй ч гэдэг ийм шаардлагууд талаас хангаа явчих хэрэгтэй. Тэгэхээр ипотекийн зээл бол өөрөө одоо очерт орохоос хэсвлээд аваад микед шилжих хүртэл бараг ойролцоогоор нэг 3-4 жилийн ийм одоо төлөвлөгөөгөө л ерөнхийдөө бол гарах хэрэгтэй. Яг л марафон шүү зүйл байх нь шүү дээ. Тийм. Тэр энд өөрийгөө бас бэлдэх хэрэгтэй байна. Тийм. Тэгэхээр яг одоо энэ зүйлийг л яг хүмүүст одоо ойлгуулж ярих хэрэгтэй л байгаа юм л да. Одоо юу гэдэг ипотекийн зээлээ аваад та дөрөв дурд чинь хүмүүс ерөнхийдөө хайчдаг. Тэгэнгүүтээ араас нь маш их одоо зээл авдаг ч юм уу нэмж одоо хэтрүүлэх. Үүнээсээ болоод маш их одоо өндөр бас банкны яг хүнд орох ийм эрсдэл үүсч идэг те. Тэгэхээр за ер нь таны харж байгаагаар олон нийт юу яг ямар мэдээлэл дээр бас нэлээд мэдээлэл дутуу байгаад байгаа шиг байна. Аль салбар дээр илүү анхаарах хэрэгтэй юм бэ? За миний бас өөр бас нэг хэлмээр байгаа зүйл юм. Эрүүл мэндийн даатгалын сан байгаад байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн одоо даатгал төлөгчид дотор нь бол 3 ангилж байгаа юм л да. Төрөөсс хүүхэд болон настай иргэдийг болохоор даадаг, төр даадаг хэсэг байна. За 2 дахь юм бол сайн дураараа төлдөг бүлэг хүмүүс. За 3 дахь юм бол одоо ажил эрхэлж байгаа буюу албан журмын даатгалагч байгаа. Тэнгүүт энэ албан журмын даатгалагч маань нийт одоо энэ эрүүл мэндийн даатгалын сангийн 67.8%-ийн орлогыг бүрдүүлж байгаа. За тэгтээ гарч байгаа зардлын хэдэн хувийг авч байгаа юм бэ гэхлээр нэг 23.8, 24 орчим хувийг авч байгаа байхгүй юу. Тэгээ би одоо өөрөө хувь хүний зүгээс ч гэсэн залуучуудад бол эрүүл мэндийн даатгалаас ашиглаасаа гэж бас хүсэж байгаа юм. Тэгэд ингээ эргэн тойрны найзуудаасаа ингээд одоо эрүүл мэндийн даатгалаа ашигладгүй гэдээ асуугууд бид бүхэндээс нэг юм нэг бодлын блок ч юм уу байна л та. Тэгэхээр одоо ингээд усан имлэгээр явлаа гэхэд л одоо өдрийнхөө ажлыг алдна те. Очер авах гэж өстө бөө юм болно арай гэж очер аваад үзүүлэх гингүүт ингээд
айгүй л их юм ятад судал ихтэй л гэж ойлгоод байгаа шүү. Тэнгүүд уул нь бол 2022 оноос хойш ийм Монголиогоор бид бүхэн одоо энэ эмнэлгийн тусламж үйлчилгээг болон цахим байдлаар цагаал авчих боломжтой болчихсон. Тэгэл цагтаа очиод үзүүлчин. За тэгээ зарим тохиолдолд яг нь ийм Монголи дээр нөгөө үзүүлэх эмнэлгийн үйлчилгээнүүд бол байдаггүй. Тэнгүүд 1800-0119 гэсэн ийм нэгдсэн эрүүл мэндийн одоо цаг өгдөг дугаар өгдөг. Ийшээ залгаад цагаал одоо цахим байдлаар авах боломжтой болчихсон. Тэгэхээр залуучуудыг бас ингээд өөрхийн эрүүл мэндэд ч гэсэн анхаарал ийм үйлчилгээнүүдийг авч болно. Тэгээ хүмүүс болохоор энэ төрлийн одоо үйлчилгээ мэдлэгтэй болсноороо бид бүхэн одоо эрүүл мэндийн даатгалаа ашиглах гэж хажууд одоо ашиглах одоо юм сонирхолтой хүмүүс байж болно тий бид бүхний эргэн тойронд. Одоо жишээ нь гэх юм бол миний хувьд өөрөө эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг одоо авахааргүй эрүүл байж байгаа тохиолдолд одоо өөрийнхөө аав ээж нарт те би энэ өвдсөн байх юм бол цагийг нь одоо ийм Монголио цахим байдлаар нь авч өгөх байдлаар ч гэх юм уу эргэн тойрондоо бас энэ одоо өөрийнхөө мэдлэгийг бас ингээд түгээгээд ашиглаад явж байгаа. Тэгэхээр залуучууд манаас энэ төрлийн мэдлэгтэй байснараа бас одоо эргэн тойрондоо ч гэсэн бас ингээд тийм байна. Тэгэхээр төгсгөлд нь би танаас бас маш товчхон хариулаад өгөөч гэж гоморон. Тэгэхээр та яг одоо яг ямар одоо сошиал контентыг өгч үгүй ямар сувг байна те. Тэгэхээр өөрийнхөө сувгийн талаар нэг товчхон мэдээлэл өгөөч. За би болохоор Instagram болон Facebook-ээр Балчка Finance гэсэн ийм одоо хуудас ажиллуулж байгаа. За тэгээд энэ хуудсынхаа хүрээнд болохоор ипотекийн зээл, нэмийн даатгалын шимтгэлийн буцаалт, хүүхний орлогын албан татврын буцаалт, за цалин ээлжийн амралтуудаа бодох те тэгээд банкны үйлчилгээ гэсэн ийм чиглэлүүдээр бүтэн агуулгаар нь ерөнхийдөө хичээлүүд орж байгаа. Тэгээд тэрнээс гаднаас хувь хүмүүс маань ингээд одоо мөнгө цаастаа ирэнгүүт тоол боддог те. Тэгэхээр энэ бол өөрөө бас жоохон хэцүү байдаг. Тэгэхээр одоо шууд өөрөө бодит өгөгдлүүдийг оруулаад өөрөө нөхцөлийг шууд тооцоолж авах юм. Бэлэн бас тооцоолуртай юм цогц сургалт байгаа. Тийм. Тэгэхээр бас цагаа зарцуулан хүрэлцэн ирж бас бидний мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. За, урьж оролцсон маш их баярлалаа. За, баярлалаа. Ажлын төлбөр макро эдийн засгийн хэсгээр үргэлжилж байна. За өчигдөр буюу Улаанбаатарын цагаар пүрэв гарагт Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн банк болон за Английн төв банкны мөнгөний бодлогын шийдвэр танилцуулагдсан байгаа. Тэгэхээр макро эдийн засгийн хэсэг дээр ямар шийдвэр танилцуулагдав? За ерөн төв банкнууд за эдийн засгийг хэрхэн яаж харж байгаа вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцсан. За энэ удаагийн холбооны нөөцийн банкны шийдвэрийн гол онцлог нь бол яхаа аргагүй Кевин Воршийн анхны одоо олон нийтэд гарч өөрсдийнхөө шийдвэрийг танилцуулж байгаа юм үйл явдал гэдгээр онцлог тий. Тэгэхээр Кевин Воршийн хамгийн анхны шийдвэр юу вэ? За Кевин Воршийн анхны шийдвэр ерөөсөө яг энэ хөрөнгөний зах зээл дээр маш том анхаарлыг татчихлаа. За гэхдээ ер нь бол гаргасан шийдвэр нь бол 3.5-аас 375 буюу өмнөхийг хэвээр нь хадгалах байсан. За энэхүү асуудал бол ерөнхийдөө одоо өмнөх 7 хоногудад бас тодорхой болчихсон буюу 90% бол одоо хэвээр нь хадгална гэж бол хүлээжсэн. Гэхдээ нэг зүйл байгаа. За яг энэхүү бодлогын шийдвэр гарсны дараа хэвлэлийн баг хурал болдог. Тэр хэвлэлийн баг хурал дээр гол нь Кевин Ворш юу ярих вэ гэдэг нь маш сонирхолтой байсан гэсэн. Тэгэхээр Кевин Воршийн хувьд хүлээж исэн хүлээлт одоо ямар хуу байваа гэдэг нь хөрөнгөний зах зээл дээр одоо нөлөөлөх хамгийн том хүчин зүйлүүдийн нэг байх байлаа. За ингээд Кевин Воршийн үндсэн барьдаг зарчим буюу инфляцтай одоо тэнцэх гэдэг нэгдүгээр зорилт нь бол хэвээрээ юм байна гэдгийг тэрхүү одоо хэвлэлийн баг хурлаас бол бид нар харлаа. Тэгэхээр FOMC бол яг инфляцийн зорилго буюу 2%-ийг бол бид нар заавал биелүүлнэ гэж бол одоо маш одоо тодорхой хэлсэн. За тэр нь юу гэсэн үг юм гэхээр өмнө нь одоо Жером Паулийн үед яадаг байсан гэхээр бид нар 2% руу зорж байгаа гэж ярьдаг байсан бол Кевин Ворш бол бид нар 2% болгоно гэж шууд цохон тэмдэглэсэн гэсэн. За энэ нь бол цаашдаа мөнгөний хатуу бодлого руу шилжих боломжтой байна гэдэг айцыг ерөнхийдөө хөрөнгөний зах зээл дээр бас үүсгэлээ. За энэ одоо өмнөхөөс ялгаатай зүйл нь юу юм гэхээр за дайны болон дайны одоо бус хоёр байдал гэдэг үндсэн хоёр гол санаа явж байгаа. За өмнө Жером Паулийн үед бол худалдааны дайн гэдэг асуудал яригдсан. Дахиад ойрхон дорнодын дайн гэдэг асуудал яригдсан тий. Тэгэхээр энэ хоёр асуудлаас болоод бид нар 2% руу очиход маш хэцүү байна гэж бол Жером Паул бол тодорхойлдог байсан бол одоо Кевин Воршийн хувьд бол ямар ч асуудал байхгүйгээр бид нар зүгээр л 2% руугаа зорино гэж
За 2% руу авчихын тулд одоогийн байгаа 4.2% инфляцийг 2% руу авчна гэдэг бол маш том одоо бодлогын ийм шийдвэрүүд байх нь бол ойлгомжтой. За тэгэхээр мэдээж цаашдаа бол 26 онд бол дор хаяж нэг удаагийн одоо бодлогын хүүгийн одоо өсгөх ийм одоо шаардлага байна гэдгийг бол одоо шинжээчдийн одоо ярьснаас нь бол гаргаж дүгнсэн гэсэн үг. Тэгэхээр олон улсын хэвлэлүүд Кевин Воршиг бас өмнөх Албаны нөөцийн банкны ерөнхийлөгч асан Жером Паулийн одоо ихтгэлтэй бас нэлээдгүй харьцуулж хэд хэдэн статистик мэдээллүүд гаргасан байна л да. За үүн дээр бас үнийн доктортой байдал гэж 14 удаа хэлсэн байна. Буюу яг одоо саяныхаа санааг л маш одоо удаа илэрхийлэхийг хүссэн байна шүү дээ. За өмнөх одоо илтгэлүүд 300 орчим мөхтэй байдаг байсан бол за Кевин Ворши хамгийн анхны илтгэл бол харьцангуй бага одоо богинохон буюу 130 үхтэй байсан гэдэг нэг юм сонирхолтой статистик мэдээлэлүүд гаргасан байна л да. Гэхдээ холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч солигдсон байгаа боловч ерөнхийлөгч бас дангаараа шийдвэр гаргадаг тийм. Тэгэхээр мэдээж эдийн засгийн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийгээ бас харах нь мэдээж хамгийн чухал. За мөн одоо Европ улсын одоо гол банкнуудын нэг бол Английн төв банк бас мөнгөний бодлогын шийдвэрээ гаргалаа. Их Британий хувьд бол одоо хэдийгээр Европын албаны гишүүн байхаа болцсон ч гэсэн бас энэ эдийн засагт бас хамгийн гол нөлөөтэй орнуудын нэг нь яахын аргагүй мөн. Тэгэхээр мөн адил бас өөрсдийнхөө бодлогыг хөг хэвээр хадгалж явах шиг байна. Мөн ямар тайлбаруудыг өгөө. За тийм. Тэгэхээр яг өнгөрсөн сард буюу за дайн ерөнхийдөө идэвхтэй байх үе гэж ерөн тодорхойлсон зүг баг. Тэр үед Англиг бол хамгийн түрүүнд өөрсдийнхөө бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэж бол хүлээжсэн зах зээл. Гэсэн хэдий ч ийм зүйл бас боссонгүй. Яагаад боссонгүй гэхээр 6 сарын 17-нд буюу 2 хоногийн өмнө Английн инфляцийн түвшин бол гарсан. Тэгэхээр энэ инфляцийн түвшнөр бол Английн инфляцийг өмнөх одоо 4-р сарынхтай адилхан буюу 2.8% таа байсан өөрчлөгдөг байна гэсэн үг. Тийм учраас бол Английн төв банк энийг маш хурдтайгаар одоо дээшлүүлэх өсгөх гэдэг энэхүү одоо санаанаасаа бол татгалцсан гэж ойлгож болно. За хэрвээ Англи энэхүү бодлогын хүүгээ одоо өсгсөн байсан болвол энэ одоо Европын зах зээл дээр тэр чигтээ бас айцыг дагуулах ийм хүчин зүйл болохоор байлаа л да. Тэгэхээр ийм зүйл болоог нь бол одоо хөрөнгөний зах зээл дээр бол маш одоо сайшаалтай ийм зүйл болсон байна. За эргээд яг нөгөө Америк руугаа эргээд нэг ганц нэг зүйлийг тайлбарлахад бол Кевин Ворш одоо forward guidance-ыг багасгах гэж байгаа. Тэр нь юу юм гэхээр хүмүүс төрүүлээд нөгөө бодлогын хүүгийн шийдвэрийг одоо таамаглажсан байдаг. За тэрнээсээ болоод нөгөө forward look-ийн буюу хөрөнгөний зах зээл дээр төрүүлж хөдөлгөөнүүд ордог гэдгийг бол одоо эрс багасгана гэж бол зорьсон байгаа. За тэгээд сүүлийн 15 жилийн турш одоо Жером Паулийн үед бол бид нар дандаа forward guidance өгдөг байсан бол одоо бол зөвхөн датан дээр тулгуурсан маш хатуугаар бид нар одоо юугаа мэдээлэлээ яг тэр өдрөө л өгж ийн гэдэг одоо ийм одоо зүйлийг ярьсан нь бол зах зээлд бас нэлээд одоо анхаарал хандуулах зүйл болсон. За үүнээс гадна балансын талаар бас ганц нэг зүйлийг хэлсэн. Тэр нь юу юм гэхээр төв банк өөр дээрээ өр хоригдлуулахаа бол багасгана гэдгийг бол тайлбарсан байж байгаа. За өнгөрсөн хугацаанд бол маш их хэмжээний өрийг одоо засгийн газрын бондыг бол төв банк өөр дээрээ худалдаж авдаг гэсэн бол за энэ quantitative easing гэдэг хөтөлбөр байгаа. Тэгэхээр энийг бол ерөнхийдөө багасгана. Цаашдаа бол бид нар илүү одоо өөрсдөө чөлөөлөх буюу инфляцийг одоо яг мөнгөний бодлогоор зохицуулна гэдгийг бол одоо онцлсан байж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бас хөрөнгөний зах зээл дээр бол одоо юу гэдэг нь дараагийн нэг өсгөх ийм үед бол одоо бас нэлээд томоохон уналтууд орох магадлал үүсчлээ гэж бас шинжээчд илүү тайлбарлаж байгаа. Ийхүү энэ 7 хоногт Америкийн нэгдсэн улс болон Английн одоо төв банкуд өөрсдийн мөнгөний бодлогын шийдвэрээ танилцууллаа. За харин нэвтрүүлэг явагдаж байх хооронд Азийн зах зээл нэгдсэн байгаа Kospi индекс дахин бүх цаг үеийн дээд ханшаа эвдэж байна. За яг одоо дэлгэцний ард харагдаж байгаачлан Kospi индекс бол нэлээдгүй өндөр савлгаатай нэгдэж байгаа буюу 3.1 орчим хувиар бол одоогийн байдлаар өсөд байна. За энэ нь мэдээж одоо нөгөө хиймэл оюун чиптэй холбоотой гэдэг энэ тайлбаруудыг бол өгч байгаа. Тэгэхээр яг энэ хиймэл оюун чиптэй холбоотой нэгэн томоохон мэдэгдэл энэ 7 хоногт бол технологийн салбарынхны гол анхаарлыг татлаа. За энэ бол Apple-ийн гүйцэтгэх захирал Tim Cook Wall Street Journal-д нэгэн ярилцлага өгөхдөө iPhone болон тус компани бүтээгдэхүүнүүдийн төхөөрөмжүүдийн үн бол нэмэгдэж магадгүй гэдэг ийм ярилцлагыг өгсөн байна. За маш олон шинжилгээ судалгаа таамаглалууд дээр ер нь бол технологийн бүтээгдэхүүнүүдийн дундаж үн бол нэг 20 орчим хувиар энэ жилдээ нэмэгдэж магадгүй гэдэг ийм тоон өнгөд байгаа. Харин Tim Cook ер нь бол албан ёсоор бид нар заавал нэмэхээс өөр аргагүй болцсон. Яг гэхээр одоо 2025 оны 10 дугаар сараас хойш
сүүлийн жилүүдэд компьютер болон ухаалаг утасны одоо хамгийн одоо хямдхан одоо хэрэгслүүдийн нэг байсан RAM 2 дахин үнэ нэмэгдсэн байна. Тэгэхээр эдгээр ийм үнийн нэмэгдлүүдээс шалтгаалаад бол ер нь бол iPhone-ийн үнэ нэмэгдэж байна. Гэхдээ ямар бүтээгдэхүүн яаж нэмэгдэх талаарх бол тодорхой мэдээлэл бол өгөөгүй. За iPhone 18 бас нэмэгдэх үгүй нь одоогийн байдлаар бол мэдэгдэхгүй байна. Гэхдээ зарим нэг таамаглалуудын хувьд бол iPhone 18 бол одоо нэг 50 орчим доллараар бол нэмэгдэж магадгүй. Pro загварууд бол нэг 150 орчим доллараар нэмэгдэж магадгүй гэж хэлж байгаа. Яагаад вэ гэхээр ингэж таамаглалуудыг гаргаж байгаа вэ гэхээр за Apple компани одоо энэ жилээс нэвтрүүлж байгаа Apple Intelligence-ийг илүү сайн, илүү хүчирхэг байдлаар ажилуулахын тулд илүү сайн одоо тооцоолох системүүд хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр илүү одоо үнийн зардлууд нэмэгдэх учраас яахын аргагүй бас iPhone 18-аас эхлээд бол үн нэмэгдэх байхаа гэдэг ийм хүлээлтүүд байна. Гэхдээ магадгүй бас хамгийн хямдхан одоо шинэ загвар бол iPhone 17. За түүнээс хойш бол iPhone 18-ийн загварууд бол нэлээдгүй өндөр үнэтэй болох ийм хүлээлт бол үүсээд байна. За үүнээс гадна Apple-тай холбогдож байгаа өөр нэг дараагийн мэдээлэл байгаа. Энэ бол Apple болон Intel-ийн хамтралын талаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч бол энэ хоёр компани нийлж Америкт чип үйлдвэрлэнэ гэдэг юм мэдээлэл хийсэн байна. Тэгэхээр үүний дараачаар Intel-ийн хувьцаар нэг 10 орчим өөрөглөө шүү дээ. Тэгэхээр ямар чип хийх гээд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч нь мэдэгдэж байна. Хоёр хувийн секторыг ерөнхийдөө төлөөлж ерөнхийлөгч мэдэгдэн гэдэг бол энэ одоо их сонирхолтой. Тэгээд хувийн одоо хөвшлийг ерөнхийдөө дэмжиж байгааг л энийг бол одоо тайлбарладаг. Тэгэхээр 10.6% Intel корпорац бол өчигдөр одоо зах зээл дээр үнэлгээгээд нэмэгдүүлсэн. За энэ нь юуг одоо харуулж байгаа юм гэхээр яг түрүүний ганаагийн хэлдэгчлэн Apple-ийн үнэлгээ нэмэгдэх магадлалыг баталж байгаа юм шиг мэдээлэл гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь бол энэ дээр юу гэж ойлгох юм гэхээр Intel корпорац урд нь өөрсдөө CPU хийдэг байсан. За гэтэл тэрийг нь бол Apple компани ашигладаг байлаа шүү дээ хэдэн жилийн өмнө. За ингээ M-chip гарснаас хойшоо бол энэ хүн нөхцөл байдал бол өөрчлөгдсөн. За тэгээ энэ хамтралыг хүмүүс юу гэж ойлгоод байгаа юм гэхээр Intel эргээд одоо Apple-ийн хийх юм уу гэдэг асуудал гэж ойлгож байгаа шиг байна. Үндсэндээ бол яг ийм асуудал биш. За ямар асуудал юм гэхээр Intel илүү үйлдвэрлэлийг хийх буюу M-chip магадгүй Intel-ээр бас үйлдвэрлэгдэх ийм боломжтой гэдгийг бол харагдаж байгаа. Нэгсэндээ архитектурын Apple M-chip өгнө, дизайнын тий. Нөгөө талдаа болохоор Intel үйлдвэрлэлийн хийх ийм асуудал харагдаж байна л да. Тэгэхээр Intel бол үүнээс болж бол одоо 133 ам долларын одоо үнэлгээтэй боллоо. Тэгэхээр би үүн дээр бас нэг сонирхолтой статистик гэхэд жил гармахны өмнө Intel компани өөрсдөө бид нар 7 удирлын турш ашигтай ажиллагаа гэж байхгүй. Бид нар цаашдаа маш хүнд байдалд орлоо гэд нэг ч хувьцааны үнэлгээ 18 долларт хүрж исэн. 2 жилийн өмнө 80 тэрбум доллараар зарчихсан. Тийм 80 тэрбум доллар гэдэг бол Америк нэгдсэн улсын юм одоо уламжлалт ууган компанийн хувьд бол маш одоо хямдхан шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл эргээд солигдож байгаа буюу өнөөдөр 133 ам доллараар нэг хувьцаанд үнэлэгдэж байгаа буюу маш хурдтай өсөж байгааг бол бид нар харж байна. Тэгэхээр Intel компани бол одоо Америк нэгдсэн улсын өөрсдийнхөө одоо дотоодын компаниудыг яаж дэмждэг вэ гэдгийн хамгийн том одоо баталгаануудын нэг боллоо гэдэг нь бол үүнээс харагдаж байгаа. Үүнээс гадна эргэн сануулгад бас Америк нэгдсэн улсын засгийн газар бас Intel компани 10 орчим хувийг бол одоогийн байдлаар эзэмшиж байгаа. Тэгэхээр үүний дараачаар бол томоохон одоо технологийн шинжилэлтүүд, хамтралууд бас хийгдэж байгаа гэдэг нь бол нэлээдгүй хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Энэ 7 хоногт нэгэн сонирхолтой ухаалаг шил танилцуулагдсан байгаа. За энэ бол одоо Snapchat-ийн толгой компани болох Snap-ийн одоо сүүлийн жилүүдэд хөгжүүлж байгаа ухаалаг шил. За энэ амраас эхлэн аль биесээр худалдаанд авах юм байна. Specs гэдэг нэртэй. За 2100 орчим доллараар эхэлж бол зах зээл дээр зарагдана. За Meta-гийн ухаалаг шилээс юугаар ялгаатай вэ? Мөн Apple Vision Pro-с юугаар ялгаатай вэ гэдэг юм хоёр үндсэн юм гарч байна. За Apple Vision Pro-той харьцуулахад бол ер нь харьцангуй жижигхэн тим ухаалаг шил. За мөн одоо яг энэ шилнийхээ эндээ ингээд дэлгэцтэй эндээ ингээд бичлэг үзэж болно, тоглоом тоглож болно. За Meta-гийн шилнээс юугаар ялгаатай вэ гэхээр одоо илүү дэвшилтэд одоо компьютерийн тооцоолох системүүдийг бол хийж чадна. Apple Vision Pro-той харьцуулахад хөнгөн. За мөн Vision Pro-гийн хувьд бол одоо эндээс ингээд батарей ингэж залгаж 2 цагийн турш цэнэглэлд явдаг бол за үүний хувьд бол ямар нэгэн тийм нэмэлт батарей байхгүй зөвхөн шилэн дээр байгаа юм технологиор ажиллах боломжтой ийм шилийг танилцуулсан. За Snapchat-ийн одоо гүйцэтгэх захирал одоо энийг юу гэж харж байгаа вэ гэхээр хүндрэлтэн бидний хувьд шинэ тооцоолон бодох ийм одоо төхөөрөмж хэрэгтэй байна. Үүн дээр одоо бид нар илүү амбицтай байна гэдгийг бол сүүлийн 10 гаруй жилийн туршид ярьж байгаа. За 2016 онд бол хамгийн анхны одоо төхөөрөмжөө гаргаж ирсэн. Гэхдээ нэг хэн жилийн дараа бол үүнийг зах зээл дээрээ сэргүүлэн татчихсан. За одоо энэхүү
одоо бараг 10 жилийн дараа тий дахиад одоо өөрсдийнхөө $2100 үнэтэй нэлээдгүй амбицтай ийм AR шилээ гаргалаа. Тэгэхээр бодит виртуал байдлыг илүү ойртуулах ийм ухаалаг шинээр нэмэгдлээ. Тэгээд ирэх намраас бол зах зээл дээр хэрэглээний дэвтрээд ирэхээр илүү тодорхой мэдээллүүд гарах болоо. За сүүлийн мэдээллийг SpaceX-тэй холбоотой нэгэн мэдээллээр өндөрлүүлээ тий. SpaceX компани нэг хувьцааны эхний 3 өдөртөө 49% өссөн. За харин сүүлийн өдрүүдэд бол баг зэргийн уналтууд бол ажиглагдж байна. Засвар хөдөлгөөнүүд бол орж явах шиг байна тий. За эдгээрээс гадна энэ 7 хоногт SpaceX-тэй холбоотой хамгийн чухал мэдээлэл юу байсан бэ гэхээр сүүлийн саруудад яригдж байсан Cursor стартапыг $60 тэрбум худалдаа авах хилцэл аль биесээр баталгаажиж хийгдэж ах шиг байна тий. Тэгэхээр Cursor-ыг худалдаа авснаар SpaceX ер нь ямар давуу талтай болох юм шиг байна. За SpaceX-ийг бид нар одоо сансрын компани л гэж ойлгоод байгаа тийм. Гэтэл яг одоогийн байдлаар Cursor-ыг худалдаж авч байгаа нь илүү AI суурьтай ийм технологийн компани байна гэдгийг бол харуулдаг байна л да. Тэгэхээр Cursor-ыг яг худалдаж авна гэдэг яриа хэлцээр нэлээд удаан хийгдсэн боловч 60 тэрбум гэдэг нь одоо хамгийн том одоо санаа гэсэн үг. За тэгэхээр venture capital-уудын одоо юу гэдгийг худалдаж авалтуудын дээр яг ийм 60 тэрбум гэдэг одоо дүн бол урт хойчод бас байгаагүй. За тухайн үед бол одоо хамгийн томоор зарагдчихсан компаниудыг дуусгах юм бол за Slack бол 27 орчим. Аха. Activision Blizzard. За Blizzard бол тийм. Үүнээс би яг нөгөө яг ийм харилцаа холбооны компаниудыг бас дурдаад байгаа. WhatsApp жишээ нь 20 орчим $billion зарагдчихсан ч гэдэг юм уу. Тэгэхээр үүнтэй харьцуулахад бол одоо хамгийн том одоо хилцэл хийгдлээ гэж бол харж байгаа. Тэгэхээр өнгөрсөн одоо 2 дугаар сард X-ийг өөрсдөндөө нэгтгээд байсан одоо яг SpaceX-ийн хувьд одоо хамгийн том асуудал нь юу юм гэхээр яг энэ хөө одоо хиймэл оюун ухаан нь бусад хиймэл оюун ухаануудаас хоцорсон гэсэн асуудал байсан. За энийг нөхөхийн тулд бол одоо SpaceX компани ийм том одоо хөдөлгөөнийг хийлээ гэж харж байна. За Cursor-ийн хувьд бол мэдээж 4 жилийн буюу хугацаанд ийм $60 тэрбум үнэлгээтэй компани болсон өөрөө маш том өсрөл дэвшил. Тэгэхээр 22 онд байгуулагдсан тус компани бол одоо 4 жилийн дотор $60 тэрбумаар үнэлэгдэж болдгиймаа гэдгийг харуулсан нэг ийм бас сонирхолтой жишээ болж байна л да. Тэгэхээр би бас ганаагаас сумаар байна л да. Яг Cursor-ын яг өөрсдийнх нь хөгжүүлдэг онцлогч гэдэг юм уу илүү давуу тал нь одоо бусад одоо ямар онцлогтой. За одоо яг хиймэл оюуны ер нь бол хамгийн том давуу тал бол хөгжүүлэгчтэй байна. Тэгэхээр хөгжүүлэгчдийн хамгийн түгээмэл ашиглаж байгаа одоо код бичих agent платформуудын нэгийг бол Cursor бол хөгжүүлдэг. Тэгэхээр яг энэ чиглэл бол одоо дараагийн гол трендийг бий болгож байгаа буюу энэ дээр бол одоо Anthropic тэргүүлж байгаа гэж хэлж болно. За Google, OpenAI бол өөрсдийнхөө платформ системүүдийг л эдийн зах зээл дээр нэвтрүүлсэн. Арай XAI байхгүй байгаа. Тэгэхээр үүний тусламжтайгаар XAI яг одоо дэлхийн нийтийн гол анхаарлаа хандуулж байгаа хиймэл оюуны хамгийн чухал технологи дээр одоо өөрсдийнхөө гол хамтрагчтайгаа болж байгаа гэдэг нэг ийм зүйлүүдийг бол тайлбарлаж болох баг. Тэгэхээр энэ удаагийн ажлын эхэнд хөтөлбөрийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж өгнө үзэгчтэй Тэнгэрлэгс та бүхэнд за даваал, хавг, баасан гараг төрөнгийн зах зээл технологийн салбарт болж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өглөө болгон 9 цаг 10 минутаас шууд дамжуул өргөж байгаа энэ удаагийн дугаараар хамт байсан та бүхэнд баярлалаа.